За шинэ бичлэгтэйгээ уулзч байгаадаа баяртай байна. Бүгдд нь өдрийн мэнд хүргэе. За би ийм шинэ булантай боллоо. YouTube дээрээ. Тэр нь хүүхдүүд минь үнийг л ойлгоод аваасай гэж хүсдэг. Хүүхдүүдээ ингээд том болох тусам нь баг багаар ойлгуулж тайлбарлаж өгөндөө гэж бодож явдаг зүйлсүүдээсээ та нартаа бас хуваалцъя гэж бодлоо. Тэгээ та хэд маань бас хэрвээ санал нийлж явах юм бол бас хүүхдүүдтэй зааж өгөх юм бол ирээдүйд хүүхдүүд маань хамаагүй гоё аз жаргалтай амар амгалан амьдралыг бүтээн босгоход нь маш гоё тус нэмэр болох тэдгээр ойлголтуудын талаар хуваалцаж ярилцъя гэж шийдлээ. За өнөөдөр хамгийн ихний бичлэгээрээ хүний хамгийн чухал ур чадвар гэдэг сэдвээр ярих гэж байна. Тэгээ энэ өнөөдөр би ямар ур чадварын тухай ярих вэ гэхээр хүн өөрөө өөртөөгөө ганцаараа байж чадах ур чадвар. Яг хоо та хэд маань гайхаж магадгүй суралцах ч юм уу те ямар нэгэн хувь хүний хөгжилтэй холбоотой тиймэрхүү ур чадвар ярьж магадгүй гэж бодож исэн болвол энэ бас маш чухал хүний сэтгэл зүйн эрүүл мэнд, хүний сэтгэлийн амар амгалан байдалтай маш чухал. Хүний сэтгэл зүй, хүний бие сэтгэлийн эрүүл мэнд бол ямар ч хүний хөгжил, карьер, суралцах ур чадвараас илүү чухал зүйл байдаг учраас бүгдээрээ энэ ур чадрын тухай илүү гоё дэлгэрэнгүй ярилцъя. Би энийг яагаад өөрийнхөө хүүхдүүдэд ойлгуулж тайлбарлахыг ойлгож аваасай гэж хүсдэг вэ гэхээр бид нар ч одоо маш тийм маш их мэдээлэл донд амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Та бүхэн маань ч гэсэн энэ мэдрэмжийг мэдэрч исэн байж магадгүй ингээд зүгээр тайван сууж чаддаггүй. Зүгээр суух юм бол нэг л буруу юм хийгээд байгаа юм шиг. Тэ юу ч хийхгүй байгаа нь өөрөө нэг л буруу юм шиг. Заавал ямар нэг юм хийгээ, заавал ямар нэг юм сураад, сонсоод, үзээд хөгжөөд байж ах хэвээр юм шиг нэг тийм хаанаас ирээд байгаа нь мэддэхгүй тийм үл үзэгдэх дарамт шахалт тийм мэдрэмж та бүдэд мэдрэгдэжсэн үү? Надад бол тэр байнга мэдрэгддэг байсан байхгүй юу? Ерөөсөө зүгээр сууж чадахгүй. Би заавал гэрээ цэвэрлээд ч юм уу, ном уншаад ч юм уу, юм бичээд ч юм уу, эсвэл юм сураад, эсвэл нэг подкаст сонсоод, эсвэл ямар нэгэн дуу ч хамаагүй сонсоод ямар нэгэн л хамаагүй юм хийгээд байж ах хэвээр юм шиг тий. Би ингээ хоолоо игээ сууж байхдаа юу ч сонсохгүй чив чимээгүй байхыг хүсэж байгаа мөртлөө чадахгүй. Нэг л буруу юм шиг санагдал. Тэгэхээр энэ бол би өөрөө өөртөөгөө ганцаараа байж чадахгүй байгаагийн би тэгж сураагүй байгаагийн илрэл байгаа байхгүй юу? Гэтэл бид нарт байнга ямар нэгэн юм сонсоод хийгээд үзээд хараад байж гинэ гэдэг чинь тархи маань зогсолтгүй байнга ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр тархи маань ингээд маш их ачааллыг авна. Тэр сошиал медиа дээр хүлээж авч байгаа тэр олон зураг, тэр олон нийтлэл, бичвэрүүд, тэр олон бичлэгүүдийг бүгдийг нь боловсруулна. Бүгдийг нь тэгээ сонсно. Бид нар чинь тархиараа харж, тархиараа сонсож, тархиараа мэдэрч байгаа тэр олон сэтгэл хөдлөлүүдийг ингээд процесс хийж дотроо боловсруулахад бид нар маш их энергийг зарцуулж идэг байхгүй юу? Гэтэл энерги гэдэг чинь өөрөө бидний хамгийн үнэтэй үнэт баялаг маань байж идэг. Бид нар энергиэрээ бүхнийг бүтээдэг. Бид нар энергиэрээ бүх зүйлийг хийж идэг. Тийм болохоор тэр энерги хамгийн зөв зохистойгоор удирдах хамгийн зөв хэрэгтэй зүйлдээ зориулж чадах нь өөрөө бас нэг тийм чухал ур чадвар болж тараад байгаа. Тэхийн тулд бид нар энерги хэрэггүй зүйлд алдахгүй байх нь өөрөө чухал. Тэгээд дээрэс нь би яагаад энийг ийм чухал ур чадвар гэж хүүхдүүдэд ойлгуулахыг хүсэж байгаа вэ гэхээр хорвоо дээр биднараас өөр зүйл юу ч байдаггүй байхгүй юу? Хорвоогийн бүр юм жам ёс биднэрт өөрийн гэсэн зүйл бол би өөрөө л байна. Миний миний амьдрал байна. Тэгээд бусад бүх зүйл бол минийх биш. Энэ бүх зүйл төр зурих. Миний аав ээж төр зурих. Нэг л өдөр те хорвоогоос халиад одно. Миний үр хүүхдүүд бас төр зурих. Нэг л өдөр ингээд өөрийнхөө амьдралыг зохиоод яваад өгнө. Миний хань ижил бас төр зурих те бид хоёр ирээдүйд юу ч болж магадгүй. Яг бол аз жаргалтай үнэхээр сайн сайхан байгаа. Гэхдээ би ингээд өөд болж магадгүй. Миний нөхөр гээд өөд болчихыг би бас ингээд үгүйсэхгүй. Тэгэхээр энэ хань ижил маань бол минийх биш. Энэ үр хүүхдүүд бол минийх биш. Энэ үр хүүхдүүд ч өөрсдөө тусдаа хүн өөрийнхөө амьдралыг аваад явна тий. Миний аав ээж хоёр бас минийх биш. Өөрийн гэсэн амьдралтай. Тэгэл нэг л өдөр бас л ингээд хорвоогийн жамаар ингээд яваад өгөө. Энэ ажил мэрэгжил бас би биш. Миний энэ өмсцэн хувцас ч юм уу тий. Миний эдэлж хэрэглэж байгаа зүйл
Бүгдээрээ яг хөө би идэл чиглэж байгаа миний гэдэг тодтолтой нь үнэн боловч би өгөхийн цагт энэ зүйлсүүдийг би аваад явж чадахгүй. Надад цорын ганц байгаа хамгийн үнэн зүйл юу вэ гэвэл би өөрөө. Миний би өөрөө миний ухамсар те. Энэ бие маань хүртэл минийх биш вэ штэ. Би энэ биеийг орхиод одоо өхөд одоо гэрэл болоод те сайхан ажиллах юм бол ингээд яваад өхөнө шүү дээ. Тэгэхээр надаас өөр юу ч байхгүй гэдгийг бид нар ингээд ойлгоод хүлээн зөвшөөрчих юм бол бид нар маш гоё тийм амар амгалан амьдралаар амьдрна. Бид нар юунаас ч хамааралгүй detach гэж одоо англиар хэлээд байна л да. Бүх зүйлээс ингээд юунаас ч ингээд үл хамааралтай. Бүх зүйлээс ингээд хамааралгүй эрх чөлөөтэй тэр амьдралыг хэлээд байгаа байхгүй юу. Ямар ч гадны ямар нэгэн зүйл миний сэтгэл хангалуун байдлыг одоо бүрэлдүүлж чадахгүй гэсэн үг. Би зүгээр л өөртөө байгаадаа зүгээр л би байгаадаа л сэтгэл хангалуун. Ямар хүн хамгийн баян хангалуун амьдрдаг вэ гэхээр байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байгаа хүн хамгийн одоо сэтгэл хангалуун хамгийн баян чинэлэг амьдарч байдаг. Одоо жишээ нь улс төрийн маш их мөнгө идэж ууж байгаа хэдэн тэрбумаар нь идэж ууж байгаа хүмүүс ингээд баян юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ тэр хүмүүс бол яг үнэн хэрэг дээрээ хамгийн ядуу хүмүүс. Яагаад гэвэл тэр хүмүүс Монголын бүх мөнгийг, дэлхийн бүх алтыг авсан ч сэтгэл нь хандахгүй. Энэ хүмүүс ингээ гидсэн өлсөд юу ч идсэн хизээч гидсэн чадахгүй ингээл идээлэдэг хизээч гидсэн чадахгүй мөнхийн өлсгөлэн хоосон мэдрэмжтэй явж идэг хүмүүс байгаа байхгүй. Тийм хоосон мэдрэмжтэй хүмүүс баян болж чадахгүй тэр хоосон мэдрэмж хизээч сэтгэл нь хандахгүй хангалуун амьдралыг хизээч үзэж чадахгүй хүмүүс бол тэд нар. Харин байгаа зүйлдээ хангалуун байгаа зүйлдээ талархаж байгаа хүмүүс бол хамгийн баян хамгийн хангалуун амьдралтай тийм хүмүүс байдаг. Тэгэхээр надад юу байгаа нь үнэн бэ? Надад юу мөнх байх нь үнэн бэ гэхээр би өөрөө. Миний би өөрөө л надад байх нь үнэн. Надаас өөр зүйл байх нь би өөр зүйлсүүдийг авч болно. Би альбан тушаал, би алдар нэр, би зөндөө их мөнгийг авч болно. Гэхдээ тэр бүхэн бол төр зүрх би бүгдийг нь орхиод явна. Тэр бүхэн надаас ингээд салан одох боломжтой. Тэдгээр зүйлсүүдээс надаас ингээд хизээ нэгэн цагт яваад өгөх боломжтой зүйлсээс миний аз жаргал, миний сэтгэл хангалуун байдал хамаарж явах юм бол би хизээч аз жаргал амар амгаланг болж чадахгүй байхгүй юу. Тэгэхээр би өөрөө зүгээр л би байгаадаа, би амьд байгаадаа л хамгийн их сэтгэл хангалуун байх юм бол би хамгийн баян хүн болж таарч байгаа. Зүгээр л би. Тэгэхээр бид нар ингээ өөртөөгөө ганцаараа байж те юу ч сонсохгүйгээр юу ч үзэхгүйгээр, юу ч хийхгүйгээр зүгээр л нэг санаа алдаа сайхан тайван гэд сууж явах. Тэр чин бүр ямар гоё жаргал вэ те. Хүмүүс ингээл одоо заавал ямар нэг юм хийгээл хөгжөөл байж ах хэвээр юм шиг нэг тийм юм сэтгэлийн төгшүүр нэг тийм үл үзэгдэгч дарамт байгаад байна шүү дээ. Тэр чин өөрөө юу гэлтэж ийн вэ гэхээр би өөртөө сэтгэл хангалуун биш вэ гэдгийг гэлтгээд байгаа байхгүй юу. Би өөрийнхөө өнөөгийн байгаа нөхцөл байдалд сэтгэл хангалуун биш вэ. Тэгээд би өөрөө хөгжиж ямар нэгэн илүү ур чадвар, ямар нэгэн илүү албан тушаал, ямар нэгэн илүү боловсрал, ямар нэгэн илүү мөнгө, ямар нэгэн илүү том байшин гэдэг ч юм уу. Тэр зүйлийг би авч иж сэтгэл ханах гээд ах юм бол тэр чинь бас л нэг юм сэтгэлийн зовлон тэр нэг хоосон мэдрэмжийг дотроо гэл мэдрээд л байна гэсэн. Миний энэ сэтгэлийн уяг хангалуун байдал гадны эдгээр хүчин зүйлсүүдээс хамаарч явах юм бол дандаа л тэр нэг дутуугийн мэдрэмжийг мэдэрсээр л байх болно. Тэгэхээр бид нар ингээд өөрөө зүгээр л байх тэр зүйлийг ингээд сурчих юм бол те зүгээр сууж явахдаа маш гоё тайван амгалан байж чаддаг. Зүгээр л сууж явахдаа л маш гоё ямар амгалан өөртөө сэтгэл хангалуун аз жаргалтай сууж иж чаддаг байх юм бол тэр бол хамгийн том одоо чухал ур чадвар болж таарч байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бидний өөрийгөө тодорхойлж байгаа тодорхойлолтууд хүртэл бидрийг биш байдаг байхгүй юу. Одоо жишээ нь бидний ажил мэргэжил ч юм уу те эсвэл бидний альва зан авир бидний чаддаггүй зүйлс гэдэг ч юм уу те. Би ёстой одоо төргөн уртай гэдэг ч юм уу. Эсвэл би ерөөсөө
ийм одоо ийм одоо үнэрийг төвчж чаддггүй гэдэг ч юм уу. Ямар одоо ойлгомжтой жишээ яг би ерөөсөө ийм тийм гэж одоо хүмүүс өөрөө өөрсдийгөө ингээд тодорхойлдог шүү дээ. Тэр бүхэн ч гэсэндээ ингээд бидний тухай ерөөсөө байдаггүй байхгүй. Бидний одоо өсөж торинсон орчныг юунд дасчихсан бэ гэдгийг л илэрхийлж байгаа болохоос ерөөсөө огтонч бид нарыг илэрхийлж байгаа юм биш. Би одоо жишээ нь ерөөсөө юм одоо эмх цэгцгүй байж чаддгүй замраагүй юм харахаараа ингээд бүр зүгээр сууж чадахгүй ингээд цэвэрлээд байдаг юм аа. Гэт. Тим хүн байвал зүгээр л тэгж одоо сурцсан байгаа гэсэн. Эсвэл одоо тий ямар нэгэн чаддгүй юмны хадлаар ярьж болно шүү дээ. Одоо чинь би өөр дээр ярих юм бол би ерөөсөө хувц мувц ойж хатахтаа маш муу. Би ерөөсөө 10 жил байхасаа л нэг юм хүүхдийн юу гэдэг вүлээ нэг юм жижигхэн дээл оёод идэв штэ хүүхдийн юу гэж хэлээд дүүлээ. Хөө өсгөр ихсэн нэг юм ойдог байсан штэ. Жохон байхад хүүхдийн дээл жоох хүүхдийн дээл би тэр мэрийгээ хүртэл бүр ерөөсөө ойж чадахгүй бүр ингээ буруу ингэртэй ингээл ойж аваад нэг харсан чинь л буруу өөрөө л буруу ингэртэй болсон байсан амар сэн. Тэгэл би ер нь бол одоо ч гэсэн би нэг тийм гой цэвэрхэн мэвэрхэн ойж чаддаггүй байхгүй юу? Тэглээгээд би а чад юм ойж чадаагүй сураагүй л гэсэн үг болохоос биш би хизээч чадахгүй ямар ч авьяасгүй гэсэн үг ерөөсөө биш. Ямар нэг юм чадаагүй байлаа гэд чадахгүй гэсэн үг ерөөсөө биш. Би ингээд оёдлын сургалтанд суугаад хүүхдийн юм дээлмэл те бүх одоо хувцс нарыг ингээд ойдог оёх тэр одоо дадал үйлдэлийг 1000 удаа 100000 удаа тавтаад хийчих юм бол надад тэр бүхнийг сайн чаддаг болохоос өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр одоо ямар нэгэн зүйлийг чаддаг, ямар нэгэн зүйлийг чаддаггүй байлаа гэдэг нь бидрийг ерөөсөө огт тодорхойлохгүй. Зүгээр л би тэр зүйлд цаг хугацаа зориулаагүй гэсэн үг. Тэгэхээр ганцаараа ингээд одоо юу ч сонсохгүйгээр, юу ч хийхгүйгээр зүгээр л нэг сайхан тайван сууж иж чадахгүй байна гэдэг нь би хизээч тийм юмыг чадахгүй, би хизээч энэ зүйлийг огт чаддаггүй хүн гэж огт тодорхойлж болохгүй. Зүгээр л тэр зүйл дасаагүй байгаа. Тэгээ багаар өөрийгөө ингээд тасгаа зүгээр суухаар ингээд айдас төгшүүр мэдрэгдээд нэг л буруу юм хийгээд байгаа юм санагдаад байвал ингээд хүчээр ингээд үнэхээр буруу юм болох нь уу? Үнэхээр тийм төгшүүртэй зүйл надад тохиолдох нь уу гэдгийг хар. Тэгээд зүгээр суусныхаа дараа ямар ч төгшүүртэй зүйл тохиолдсонгүй хин ч намайг орж ирээд загнаад чи ингээд зүгээр сууж явах яа гэм босооч ингэж тэгээч гэж хэлсэнгүү. Зүг зүгээр байлаа гэдэг зүйлийг олон дахин давтах тусам бидний даалт хумсар за зүгээр суун гэдэг чинь тийм аюултай айдас төгшүүртэй занал хийлэлтэй үйлдэл биш юм байна. Буруу зүйл биш юм байна гэдэгт тасаад тэгээ бид нар ингээд өөрөө өөртөөгөө зүгээр сууж чаддаг болноо. Энэ ингэж чаддаг болсноороо бид нар маш гоё тийм эрхчлөөг олж авна. Бид нар чи өөрсдөө тийм одоо эрхчлөөтэй хүмүүс ахгүй юу? Бид нар юу ч сураагүй байсан ч бид нар зүгээр л өөртөө сэтгэл хангалуун байж болно. Гэхдээ ингэж ярихаар тэгэхэр чи ингээ хүн хизээ сурахгүй хөгжихгүй ингээд зүгээр байгаад ах юм бол ингээд нэг газараа гацаад тэ зүгээр суугаал идээл унтаал гахаа царайлал байгаад ахаар чи амьдрал ингээд ямар ч утгагүй юм шүү гэж бодож иж магадгүй. Гэхдээ ингэж тайван сууж чаддаг болно гэдэг нь насан туршдаа ингээд суугаал юу ч хийхгүй байгаа л гэсэн үг биш баггүй юу? Зүгээр л одоо цагтаа гүн төвлөрч чадахыг ингэж хэлээд байгаа байхгүй юу? Хоолоо ээж явахдаа юу ч сонсохгүйгээр, юу ч үзэхгүйгээр зурагтаа унтраагаад, уцаа ингээ хол тавиад, YouTube-ээ унтраагаад, подкастаа унтраагаад, ямар нэгэн хүний влогийг үзэж явах тэрийг унтраад чив чимээгүй зөвхөн хоолоо хийж болно штэ. Тэ? Зүгээр гэртээ ингээ гэрээ цэвэрлж явахдаа заавал ямар нэг юм үзэж сонсохгүйгээр зүгээр л анир чимээгүй орчинд гэрээ цэвэрлэж болно штэ. Орой унтах гад сууж явахдаа унтахаасаа өмнө ингээд нэг утсаа харчийгээд сошиал медиа явахгүйгээр зүгээр л нэг чимээгүй төр зур. Энд чинь төр зурын л юмыг яриад байгаа байхгүй. Ямар нэгэн цаг гарч ирэхээр л за нэг дуу тавьчих. За нэг подкаст сонсчих. За нэг инстаграмаа харчий гэд. За нэг ном уншчих гэд ингээд өөрийгөө байнгын ингээд одоо distracted буюу одоо ямар нэгэн зүйлээр сатааруулах тийм хэрэгцээ ингээд гараад байгаа байхгүй юу.
Тэр чинь би тэдгээр зүйлсүүдээс ингээ хамааралтай болцсон байна. Ямар нэгэн зүйлээс хамаарч л байх юм бол тэр зүйлээр ингээд дутаад л байна гэдэг чинь би өөрөө өөртөө л сэтгэл хангалуун байж чадахгүй байгаагийн илрэл байгаа байхгүй юу. Тийм болохоор зүгээр л ингээд чи төр зургийн зүйл. Тэглээгээд хизээч хүн өөрөө өөрийгөө ингэж хүлээн зөвшөөрж байгаадаа сэтгэл ханалаа гэд хизээч одоо гацхгүй нэг газараа гацаж үлдэнэ гэж байхгүй. Харин ч бүр илүү ихийг хийж бүтээх тэр урам зориг авч чадна. Яагаад гэх юм бол хүн одоо ямар нэгэн зүйлийг бизнес хийх ч юм уу, ямар нэгэн шин санааг эхлүүллээ гэж бодоход өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш байгаа үед хизээч одоо тэр зүйлээ одоо зориг гаргаад хийж чадахгүй. За би болоогүй, би мундаг биш. Би одоо мэрэгжлийн хүн биш. Надад хангалттай туршлага байхгүй гэд өөрөө өөртөө сэтгэл ханахгүй. Тэгэл ингээл би сурах хэвээр, мэдэх хэвээр гэл ингээл яагаад байдаг, сураал байдаг, сонсоол байдаг, мэдэж аваал байдаг. Тэгтэл яг ингээ үйлдэл хийгээд гарах гэхээр өөртөө итгэлгүй байгаад өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш, өөрөө өөргөө чадахгүй гэж бодоод байдаг байхгүй. Харин өөрөө өөртөө сэтгэл хангалуун тий. Би бүх зүйлийг мэддэг биш ээ. Би угаасаа мэдгүй. Гэхдээ би яг одоогоор мэдсэн ойлгоцсон байгаа зүйлсээ бусад хүмүүстэй зааж өгөх боломжтой. Би өөрөө өөрийгөө хүлийн зөвшөөрсөн байгаа. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун бол үйлдэл хийж эхэлнэ. Тэгээд тэр үйлдэл дээрээсээ алдаа гаргах боломжтой болоо. Тэгээд тэр алдаанаасаа өөрөө суралцаад ингээд хийгээд байгаа үйлдэл гаргаад байгаа хүн тий одоо зүгээр сураал сонсоол байгаа хүнээс илүү хурагшлах байхгүй юу? Илүү их зүйлийг ойлгож чадах байхгүй юу? Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн чинь зүгээр л байгаагаа би та бүхэндээ зориулъя гэд ингээд одоо хүмүүст ингээд ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ те надад миний одоогийн чадж байгаа нь инээ гэд тэнгуү тэрийг чинь одоо сураагүй байгаа сонсоогүй байгаа хүмүүст нь хэрэг болно шүү дээ. Тийм болохоор өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаа хүн өөрөө өөртөө сэтгэл хангалуун байгаа хүн бол хамаагүй илүү хурдан хамаагүй илүү олон зүйлийг туршиж үзэх чадах. Яг гэвэл тэр хүмүүст ямар ч алдах юм байхгүй юу? Би өөртөө сэтгэл хангалуун. Надаас одоо хинч надаас юу ч булаан авч чадахгүй. Яг гэвэл миний бүх зүйл бол зөвхөн би өөрөө. Хинч надаас намайг өөрийг минь булаан авч чадахгүй. Бүр ингэж ярьдаг штэ. Одоо баян хүмүүс заяа. Заавал нөгөө баян аав ядуу аавыг бичсэн нэг Япон хүн байдаг штэ. Ямар Миязаки гэлөө. Тэр хүн ингэж хэлсэн байдаг штэ. Дэлхийн бүх мөнгийг дэлхийн бүх хүнд тэнцүү хуваагаад өгөхөд 5 жилийн дараа лөө. Тэ? Яг өнөөдрийнхөө байдал дээр эргээд ирнэ. Хамгийн баян байсан хүмүүс нь буцаад хамгийн баян болсон байна. Хамгийн ядуу байсан хүмүүс нь буцаал хамгийн ядуу болсон байна. Яагаад гэвэл тэр баян хүмүүс чинь яаж мөнгийг олох вэ гэдэг, яаж мөнгийг зөв захиран зарцуулах вэ гэдэг мэдлэгийг өөртөө ингээд одоо тэр зөв дадал, тэр зөв мөнгөтэй харилцааг сураад авсан хүмүүс байт юм аа. Тэрийг сурж аваагүй хүмүүс нь буцаал ядуурл руугаа уннаа гэж хэлсэн байдаг. Яг тэр шиг өөрийнхөө хүлээн зөвшөөрсөн, өөртөө миний амьдралд би л байхад хангалттай байгаа хүмүүс чинь хинч надаас намайг салган авч чадахгүй. Миний мөнгийг салган авсан ч би өөрөө амьд байгаа цагт тэр зүйлийг би эргээгээд одоо авчнаа. Хинч миний нөхрийг надаас булаач чадахгүй. Би өөрөө амьд байгаа цагт одоо намайг дахин хайрлах өөр хин нэгнийг би одоо олоод авч чаднаа. Энэ хүн надаас ингэж явж явах юм бол тэр хүн бол ерөөсөө л анханасаа надад хайргүй байсан. Надаас угаасаа л явах ёстой л байсан хүн байна. Яв баярлаа. Тэ? Би өөртөө хайртай, би өөртөө сэтгэл хангалуун байгаа цагт хинч надаас юу ч салган авч чадахгүй. Би бүхнийг өөрөө авах тэр хүч нь зөвхөн надад байна. Тэгээ дээрэс нь ингээл хүмүүс тэгдэж шүү дээ. Надад нэг гой бизнес санаа байна. Надад нэг юм гой санаа төрлөө. Гэхдээ би энийгээ хинт ч хэлэхгүй хүмүүс миний санааг хулгайлч гэдэг хүмүүс бол өөртөө сэтгэл хангалуун биш. Өөр хин нэгэн тэрийг надаас илүү хийчих чадна гэдэг айдастай байгаа байхгүй юу? Өөртөө сэтгэл хангалуун би л энэ зүйлийг яг өөрийнхөө юм онцгой чанараараа ингэж бүтээж чадна. Хин ч энэ зүйлийг над шиг бүтээж чадахгүй. Надад тэр зүйлийг ингээ гайхамшиг болгон бүтээх хүч нь байгаа. Тэр онцлог шин чанар надад байгаа гэдгийг өөрөө мэддэг хүлээн зөвшөөрсөн хүн байх юм бол хинээс ч юунаас ч хинч миний санааг хулгайлна гэж айхгүйгээр маш гой чөлөөтэйгээр тэр зүйлээ илэрхийлж тэр зүйлээ шууд бүтээж идэг. Өөртөө сэтгэл хангалуун биш байгаа хүн бусдын намайг юу гэж бодох бол, намайг юу гэж шүүмжлэх бол гэдгээс айгаад юу ч хийж хэлж чадахгүй. Тийм болохоор би яг чи зүгээр л
өөрөө байгаагаараа юм төгс төгөлдөр шүү гэдгийг би ингээ хүүхдүүдтэй ойлгоосч амьдраасай. Том болох тусмаа энийг ойлгож амьдралдаа энэ одоо зүйлийг хэрэгжүүлж өөрөө өөртөө сэтгэл хангалуун өөдрөг сайхан амьдраасай гэж хүсдэг байхгүй юу. Бид нар ч угаасаа л ийм одоо төгс төгөлдөр төрчихсөн хүмүүс шүү дээ. Би ингээл хүүхдүүдээ ингээл харангуут л өө бүр хайр хүрээл миний төгс төгөлдөр гоо үзэсгэлэнт хүүхдүүд минь гээл те. Тэгэл бид нар би ч гэсэн би ингээл бас хүүхдүүд шиг ийм ингээд нялх жоохон байсан. Би ч гэсэн ийм одоо хүүхд байхдаа ийм л хөөрхөн ийм төгс төгөлдөр гоо үзэсгэлэн байсан гэ бодонгууд ер нь би төгс төгөлдөр гоо үзэсгэлэн байсан гэж одоо бодгоос өмнө би ч өмнө өөрөө л хүүхдүүдтэйгээ адилхан л нэрээ хүн шүү дээ. Миний хүүхдүүд том болоод төгс төгөлдөр гоо үзэсгэлэн байха болно гэж байх уу? Ийм хөөрхөн хിവэрэл байна шүү дээ. Би ийм их хайртай хിവэрэл байна шүү дээ. Тэр шиг би ингээд том болцсон ч гэсэн би ингээд хүүхдүүд шиг л үзэсгэлэнтэй төгс төгөлдөр л хүн юм байна да гэж би ингээд өөртөө бодож байгаа байхгүй юу? Яагаад гэвэл хүмүүс чинь ингэдэг штэ. Одоо жишээ нь ингээд биеийн эрүүл мэнд ямар нэгэн зүйл ингээд одоо муудаад эхэллээ, хөгшөрлөө те. Одоо арьс урчилээ гэдэг ч юм уу те. Арьсан дээр ямар нэг юм гарч ирлээ, хуурайшлаг урчилээ гэдэг ч юм уу. Эсвэл одоо нуруу өвддөг боллоо гэдэг ч юм уу. Эсвэл одоо гизээрээ тараллаа гэдэг ч юм уу те. Тэнгуут ингээд ямар нэгэн тураах, ямар нэгэн илүү эрүүлжих амин дэм, витамин, тос, тариа, дусал тэр бүх зүйлийг ингээд гадны ямар нэгэн тэр хүчин зүйлсүүдийг ингээд одоо нас явах тусмаа хайж эхэлдэг шүү дээ. Гэтэл яг үнэндээ бидний бие тийм одоо өвчтэй тийм асуудалтай юм ерөөсөө ч биш. Би тэр одоо ямар нэгэн гадны зүйлүүдийг хайж байгаа хүмүүст болоо наадуула бол зүгээр одоо энэ хэрэглээд байгаа юмудаа хас бити илүү юм хэрэглэх юм хайгаад бай. Харин яг одоо хэрэглээд байгаа буруу зүйлүүдэд хасахтаа анхаарчхаа. Наад сахараа болчихоо, наад нэг чихэр чипсээ болчихоо, наад арх дарсаа болчихоо, наад тамхи вейпэ болчихоо. Тэ? Ингээд тасгал хөдөлгөөн хийхгүй байгаа болчихоо. Наад нэг одоо сэтгэлийг чи ингээд зовоогоод байгаа юм хортой хүмүүсээсээ холдчихоо. Тэгээ бити юм муу мухай юм үзэл муу мухай юм бодоод байна. Наад нэг үзээд байгаа балиар ховж ивэ болчихоо. Наад нэг муухай юмудаа идэж уугаа сонсоод байгаа бодоод байгаа балиар юмудаа хасчих юм бол би чи аяндаа ирүүлжээд буцаад ийм төгс төгөлдөр яг л ийм ихээс төрсэн хүүхэд ямар гоё ив ирүүл цоошин биетэй төрдөг үлээ. Яг л тийм гоё ихээс төрсэн ирүүл бие чинь тань дээр буцаад хүрээд ирнэ. Би чинь угаасаа ирүүл төгс төгөлдөр байгаа. Та өөрөө л энийг хордуулаад байна. Сонсож байгаа зүйлээрээ хордуулаад байна. Бодож байгаа бодлоороо хордуулаад байна. Идж байгаа, ууж байгаа, хэрэглэж байгаа зүйлсүүдээрээ хордуулаад байна гэж би хэлмээр санагддаг байхгүй. Тэгэхээр бидний биед ямар нэгэн тийм илүү тэ витамин тиймэрхүү юмд хэрэггүй. Яг тэгвэл тэр витамин дотор чинь зөвхөн одоо тэр витамин амин дэм чинь байж идэм шүү дээ. Маш олон бэхжүүлэгч, хэлбэржүүлэгч, өнгө оруулагч, үнэр оруулагч гэ зөндөө юм нэмсэн байдаг шүү дээ. Тийм болохоор хамгийн одоо тийм органик эрүүл зүйлийг одоо амин дэмийг хэрэглэе гэж байвал тэр хүнснээсээ л авах бодох хэрэгтэй бид нар. Ерөөсөө л Тэгин гутал сахар арх дарс хэрэглэхэ боллоо. Арс ингээл одоо гэрэлтэл тэ сайн нойр авлаа. Тэр нэг токсик ажлын муухай хортой орчин ямар нэгэн тийм стресстэй дарамттай хитрхи хачаалтай ажил байх юм бол өөр ямар нэгэн арга олдчил таараа. Хорвоо дээр зөндөө их арга олдчил таараа. Тийм болохоор ингээд үнэхээр өөр өөртөө хайртай байх юм бол бити илүү дутуу тийм хитрхи их юмд ингээ мөнгөө өрөө. Харин ч бүр тэр хортой юмуд хасчих юм бол тэр одоо хасагдж байгаа зүйлдээ үрж байгаа мөнгө ч өргөдөггүй үлдээд илүү их мөнгөтэй болно шүү дээ. Мөнгөөрөө хор авна, дараа нь хорцсон бие эмшихийн тулд им янз бүрийн тос тарилга авна, бүр их мөнгө өрөөд байгаа байхгүй юу? Тэгж би хэлмээр санагддаг. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээ дуусж байна. Тэгээд би дараагийн би нөө өмнөх Momcast podcast-ийнхаа 9 дахь дугаараар нэг теломерийн тухай бичлэг оруулна гэж амлчаад амжаагүй хүүхдүүдийн маань өвлийн амралт эхлэе. Тэгээд оруулаагүй тэрийгээ бас ойрхон оруулнаа би. Тэрийгээ гоё ярина. Энэ өнөөдрийн энэ одоо арьс биеийн эрүүл мэндийн тухай ярьсан зүйл маань өөрөө бас тэр теломер гэдэг зүйлтэй шууд холбогдно. Тэр теломер гэдэг зүйл маань өөрөө бас бидний ийм одоо гар утас дэлгэцийн хэрэглээтэй ч хүртэл холбогдно. Бидний биеийн эрүүл мэнд, бидний арьсны эрүүл мэнд, бидний амьдрах орчин, бидний сэтгэл зүй бүх зүйлтэй холбогдно. Тэгээд теломер гэдэг
зүйл ямар гайхамшигтай. Одоо бидний бие дотор байдаг. Бидний л эсийн доторх тэр нэг гайхамшигт одоо ид шидтэй зүйлийн талаар бүгдээрээ нэг бичлэгээрээ ярилцгаулнаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийг маань сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.